За та нар чадсан уу? Чадсан. Багш нь хөөрхөн үү? Хөөрхөн. За багштай хайртай шүү зэрэг хэлээрэй. Багштай хайртай шүү. Баярлалаа. За баярлалаа. Dalbak Alternativen mürhut Alık sayxın nügünde Bayrin ölümüzde çokson Tabit nütklik Aldavit Dömüsli alık Hümtхын oldogi Tabit nütklik Aldavit Dömüsli alık Hümtхын За багштай юуны өмнө зорион өсөн тэмцээнд амжилттай ороод ирсэн хүн халуун мэрэг хүргье. Баярлалаа. За тэгээд энэхүү удуул гээд илүү их сайхан амжилт бүтээлийг бэлэгдсэн маш гоё цэцгийг маань танд хэлбийсэн байна. Баярлалаа. За тэгээд энэхүү гоё тортыг хэлсэн. За гоё бүжгийн хүн болохоор гоё юм бүжгийн холбогдлолтой гоё гүнжтэй торт. Баярлалаа. За тэгээд үүн дотроос нийт эцэг эхчүүд ийсэн гээд багштай талархлын юм гоё загтал бичиж илгээсэн байгаа. Үүнийг би таньдаа уншаад өгье. Эрхэм хүндэт багш таньдаа юуны түрүүнд хүүхдүүдийн маань бяцхан зүрхэнд бүжгийн урлагийн гайхамшигыг суулгаж энэ сайхан ертөнцид дуурлуулж чадсан таньдаа нийт эцэг эхчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Эзэмсэн мэрэгчлэрээ өөрийгөө гоёж эрдэм чадал авьяас бэлгээрээ гайхагдсаар яваа та маань зорж очисон тэмцээндээ амжилт дүүрэн ирсэн тань бид бүхэн туйлын их баяртай байна. Таны минь хичээл зүтгэл хөдөлмөр бүхэн хүүхдүүдийн маань үлгэр дуурайлт болж ирээдүйн амжилтынх нь гүүр болж яваа шүү багшаа. Хүссэн зорсон бүхэн сэтгчлэн бүтэж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн үргэлж өөдө тэмүүлж яваарай. Ажил үйлс тань амжилтаар дүүрэн байж үлзийтэй сайхан өрөөлийг бид бүхэн өргөн төвшүүлж байна. Урлагийн тэнгэр таныг үргэлж дивээж шав нарын тань алга ташил таныг үргэлж баясгаж яваалтугай. Хүндэтгсэн нийт эцэг эхчүүдийн төлөөллөөс гэж баярлалаа. Баярлалаа ямар гоё юм. Таныг маань ингээд хаягламжсан байгаа. За тэгэхээр та манаас нийт энэ хүүхэн аяслах хүүхдүүдийн арт талд нь үргэлж дэмцээр ирсэн эцэг эхчүүд гоё сэтгэлийнхээ үг хэлэх боломжтой. Дээрээс нас энэ хүү зорион өсөн тэмцээндээ амжилтаар дүүрэн ирсэн гэж шавнартаа бас гоё сэтгэлийн үг хэлэх боломжтой байна. За юуны түрүүнд үнэхээр гоё хүлээж авсан эцэг эхүүдэд маш их баярлалаа. За бид нар говийн бүсийн одоо хэмжээнд халах жонон гээд уралдаан мөн улсын хатгаар уралдаан буюу хүн үндэстэн гээд тэмцээнд маш амжилттай 30-70 хүүхдийн бүрэлдэхүүнлэгээр цогцолцсон сумаа төлөөлөд амжилттай оролцож ирлээ. За тэгэхээр манай хүүхдүүд бол манай цогцолцсон сумын 100 жилээр дэглэгдсэн цоо шин бүжиг буюу Дамдан Базар агшийн маань Шанхайн хөлгүүд нэртэй бүжгээр амжилттай оролцоод ингээд халах жон тэмцээндээ хүрэл медалийн эзэд болоод ирсэн. За хүүхдүүдтэй болон эцэгхүүдтэй хандаж маш их баярлалаа. Аашлаа хаалс үзэн 4 хоног ингээд тасралтгүй тэгээч ингээд гэл тэ. Хүүхдүүдээ зохицуулж явсан хаалаа утсан ба. Тэгэхээр хүүхдүүдтэй хандаж хэлэхэд миний хүүхдүүд цаашид тэ уралдаан тэмцээн бүхэл юмд орохдоо яг атгсан гар шиг эвтэй байж тийм ээ яг нэг хүн шиг зоригтой тэмүүлэлтэй урагшаа зүтгэсээр байх болно шүү гэж багш нь хэлээ. Амжилт хүсье хүүхдүүдээ. За мэдээж энэ бүхний ард байдаг
хүндэт эрхэм хүндэт эцэг эхүүдтэй маш их баярлж талархаж байна. За дээрэс нь бид нарыг бас өргөж дэмждэг бидний одоо ард талыг ерөөсөө байнга ерөөсөө юу л вэ дандаа дэмждэг тийм үнэхээр гайхалтай эцэгхүүдтэй. Тэгээд уралдаан тэмцээнд орё гэхээр ерөөсөө ингээл тгий явъя бид нар чадна гэж ингэдэг. Тэрэнд нь үнэхээр их маш их баярлдаг. Тэгээд энэ хүн ингээд хүүхдүүдийн маань урам зориг дэмжсэн гоё хүлээж авсанд маш их баярлаа гэж хэлье. Амжилт хүсье, сайн сайхныг хүсье. За баярлалаа. Тэгээд нийт бяцхан авьяастаг дүүнартаа илүү их амжилтыг хүсье. Энэ бол зөвхөн суур байгаа. Тэгээд энэс илүүтэйгээр дэшээ багшийнхаа энэ сайхан багшийнхаа нэрийг цууратуулсан мундаг бүжигчд олоорой. Тэгээд багштаас энэ сайхан ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон мянган шанарыг төрүүлсэн дэлхийн тайзанд өөрийнхөө нэрийг дуурсан тийм олон шанарыг төрүүлээрэй. Тэгээд гэр бүл наад жаргал эрүүл эдгийг хүсье. Хүний энэ сайхан орчлон наад жаргалаар дүүрэн бэлгэж амьдраарай. За баярлалаа. За танаа олж гисэн дээр маш их баярлалаа. Ямар хөөрхий бэ?